За намайг Дугур Жовын Чимбат гэдэг. За хэдийн цэрэгт нийтдээ 28 жил ажиллаж байна. Одоо хошууд цолтой өмнөний цэнхэр хязгаарт ажиллаж байна. Хязгаараас их шиглэх уянга. За миний өвөө Лавдан гэж хүн байсан. За дээд турандаа цолтой. Солин хэрийн отрядад мөн хилийн цэставын дарга аар ажиллаж байсан. За тэр бүдүүн модны цэстав гэдэг газарт хамгийн сүүлд ажиллаж байсан гэдэг. За миний аавыг Дугур Жав гэдэг дээд турандаа цолтой мөн тэтгэвртэй гарсан. За ингээ би чинь хилчний 3 дахь үе болоод ингээ хилийнхаа дагуу хилээ манаад энэ ариун дагшин хязгаар нутагт ажиллаж амьдарч байна. За тэгээд энэ хилийн сайхан байгаль, онгон дагшин байгаль, хилийн сайхан үүх түүхийн тухай шүлгээр одоо илэрхийлж бичгээс өөр юм аргагүй сайхан ийм албыг хааж байгаадаа бахархалтай байдаг. 1990 оноос хойш ерөнхийдөө сонирхож өөрөө бичиж эхэлсэн. За тэгээд хилийн дагуу хил дээр амьдардаг учраас тужил хилийн тухай. За тэгээд аав ээжийн тухай, нутаг орны тухай ийм шүлгүүдийг бичдэг. Будмал юм шиг тэнгэрийн хаяанаас улаан туяа цацруулсаар бадрам мандж байна өглөөний наран уулсын оргил гэрэлтүүлсээр зурмал юм шиг говийн үзэгсэл нүдний өмнө цогцлоож жаал шандын хязгаар нутагт минь өглөө болж байна. Бодлын алс мэт тэнгэрийн хаяанд булган уул дүгхийгээд бүхний хүндлэл хилчин уул онч хайрхан алсаа сонцгороод ончин овооноос огцом иргсэн хэлийн шугам нар ташаад онгон говийн үзэмжийг гайхуулан хоглын руу шаргалтан. Мухар хулсангаас хэлийн зүгт хяналт үл тасарна. Миний Монголын өглөө хэмээн цэрэг эрс сээжэндээ хурайлна. Элсэн хөтөл шар хулсын цайранд хар сүлт тоглоод инх амгалан байгааг илтгэж хилчид ёслон байна. Амгалан хөвтөө тэмээний дүртэй бэрхэт гүн ууланд аргал янгрын сүрэг нарыг ухтан соргог байна. Зааг болон хүндлэгдэх замын харавооноос захгүй үргэлжлэн уулсыг хэрн дамжин дүүлэн байна. Холын домог хүүрнэх хонгор мортийн даваа хөхөндөр гүний тойрон баян нуруу онгоны цэрэг ирсийн хүсэл нуусан олон овоот одоо болоод ирээдүг толдон ханхаах заан сүүжүүл. Улс орныхон хилийг тайван байгааг тунхаглаж уулсын хираас хилчин ирсэн нартай хамт наашлан байна. Жаал шандын хязгаар нутагт гигэн өглөө болж байна. Жаргал хурайлж хилчний гэргий цайны дээжэн өргөн байна. За тэгээд хил хилчтийн талаар шүлэг яруу найрыг бол бас эр барагтаа бас яруу найр зохиолч нар бас бичдэг байж байгаамаа. Миний бодлоор бол одоо яг хил хилчтийн дунд амьдарч үзсэн, хилчин байж үзсэн тийм яруу найрагч нар илүү сайн бас ойлгож бичдэм болоо гэж би боддیں۔ Тэгээ энэ нэг жишээ бол Бунцгийн Бадарчгаа. Гэмэт одоо энэ сайхан нэртэй яруу найрагч нарын зохиолч нар маань бол бичдэм байна гэж боддог. Тэгээ үүний араас бол би энэ Чимбат хошуучийг өөрөө яг хилчдийн дунд яг энэ одоо хилчин замналаараа бол өнөөдрийг хүртэл одоо иламгаалах байгууллагатай ажилласан хүний хувьд одоо энэ байгууллагын одоо зовлон жаргал бахархал юундаа байдгийг гэдгийг бүгдээрийг нь бол мэддэг хүний учраас бас энэ яруу найраг энэ зохиолт нь бол төлхөө бас хилчдийн аж амьдрал одоо бахархал бол их бодиттой гардаг гэж би бол боддیں۔ Тэгэхээр манай энэ Чимбат хошуучийн маань бичсэн хилчин заяа гэж их сайхан шүлэг байдаг. Энэ шүлгэн дээр бол ерөнхийдөө одоо манай хилчдийн бүхэл одоо амьдрал ямиг бол тусгасан ийм сайхан шүлэг байна гэж би бас энэ шүлгээр нь бас бахархаж явд юм аа. За хилчин заяа гэдэг энэ шүлгийг нэг аав ээжигээ өвөөгөө бодож нэг сууж байгаа бичсэн шүлэг юм аа. Өвөг дээдсийн минь хөс тусаар батлагдсан
Өндөр тэнгэрээс зарилгатай их нутгийн хаан өвөр хормойг эмжирсэн алтан хилийг өмөөч хамгаалах тангарагтай хилчин заяа. Үүрийн цагаан гэгээг хил дээр ухтах багтам өглөө шуудын шулганах мөнгөн жиргээтэй өнөр нь инхэр дагшин нутгийн ариун агаарт үүргээ гүйцэтгээд өглөө бутах үлгэрийн сайхан. Гурван амьтай гуниг тэгээгүй сэтгэлтэй галтай дүлтэл насны хүлээх ариун үүрэг ганц л олдох амьдралд нэг л өргөгдөх тангарагтай гэрэл гэгээрүү төмүүлэх боргил боритчуд бардан бахархалтайгаар дүрлзэн насаж уурал түүхэ будан туулсан булаг шандаан атар хээрийн уутмыг аргалын сүрэгт уулсыг аав ээжийнхээ буйрыг ахан дүүсийнхээ амгалан ам биеэ үл хайрлан батлан хамгаалдаг юм агуу төвчээр хатан зоригтойгоор игнэн байдаг юм а. Онгон цэмцгэр хилийн нутагтаа өргсөн тангаргийн дагуу оргилох залуунасаа дуустал зориулдаг юм хилчид од шүүрсэн аз гэж хилчин заяагаараа бахархаж одоо ирээдүй өнгөрсөнд ч аз жаргалтай оршдог юм а. Хэрэг тохиолдвол харамсахгүй л өргөж галтан амиа хилчин эрс их орноосоо харамссан түүхүгүй хээрийн салхинд хиймэрчин жахваж золбоодог тэдний хилчин хүний аз жаргал үүнд л оршин байна юм. За эмээмэн намайг анх хилийн 151 дугаар анги дээр аваачихдаа замдаа очиж явах замдаа надад нэг ярьж ирсэн. Миний хүү хилчин удмаа таслахгүйгээр хилчин болох ёстой. Хил дээр л миний хүү ажиллаж байвал одоо эмээгийнх нь одоо хэрэг бүтлээ гэсэн байдалтай л анх надад захиж анх 151 дугаар ангид авчиж намайг тэр араад систем курс гэдэг юмд оруулж ирсэн. За энэний дараагаар Сүхбаатарын Эрдэнэ цагааны 20 дугаар өтөрөд Аглуу 3 мангастай гэдэг цэцтэвт анх энгийн араад стаар томилогдож очиж байла. Анх ажилд орж хил дээр ажиллаж байла. За тэр үед бас нэг сүүлийн 2 жилийн цэрэг халагдаад хилмээ нэг эзгүй болсныг тийм үе байдаг юм а. Цэрэг халагчаад дараагийн цэрэг сургалтын төвөө төгсөө дуусгаад хил дээр очтол нэг хилийн цэцтэв дээр зөвхөн дараа орлогч нар ахлагч нартайгаа л хилээ хамгаалаад нэг цөөхүүлээ ингэ байсан үе байдаг. Анх тэр хилийн мананд тэгж явж явах үедээ л хил гэдэг нь ямар сайхан юм бэ? Улсын маань одоо дархан хил. Яг энэ хязгаараас яг л энэ шугамнаас нааша миний их орон гэсэн тэр сайхан бахархал анх төрж байла. Өвөөгийнхэн хамгаалж явсан торгон хилийг зорж эмээгийнхэн дээж өргсөн цэнхэр улсын бараанд айлсаж аавынхан ажиллаж байсан хилийн застав томилогдоод ээжийнхэн ширтэд суусан хилийн харгуугаар алхаж яваа хошууч Чимбат өнөөдөр ч хязгаараас дуугаан шүлгэн эгшиглүүлсээр холдож чадамгүй хорогдуулах хилийн хязгаар нутагтаан хилчин химэх хүндтэй алдрын жинхэнэ эзэн болсон тэрээр Хиймэр Бадран улсын хилэн хамгаалсаар хилийн дагуу ажиллаж амьдарч явах энэ үед энэ сайхан онгон дагшин уул ус хязгаар нутгийг харж үзэж за үүнийг хамгаалж харамлаж хайрлаж явах энэ үед бас сэтгэл цаанаасаа энэ сайхан онгон дагшин хязгаар нутгийн онгод гэдэг юм уу да энэ одоо ивэж цаанаасаа л нэг энэ уул усаа магтах хил хязгаараа магтах за үүний талаар юу гэдгийг сэтгэлийн тэр хээг сэтгэлийнхаа үгийг шүлэг болгон бичхээс өөр аргагүй байдалтай ийм сайхан нутаг байдаг хилийн хязгаар нутаг гэдэг маань. За нийтдээ нэг 10 хэдэн застав нэг 7 өдрөөр ажилласан байна. Энд ажиллаж үтсэн энэ газар маань хангай тал говь гэдэг энэ Монголынхаа сайхан нутгуудаар ингээд ажиллаж амьдэрсэн. Энэ бол маш их бахархууштай маш их одоо ховор олдох хувьд тавилан байхгүй юу? Би ер нь боддог. Тэнд ажиллахад гайман хэцүү байх шүү гэсэн бодол ер нь төрдөггүй.
Монголчууд маань одоо өөрсдөө тийм сайхан сэтгэлийн хөвгтэй ийм аливаа зүйлд одоо маш сайхан сэтгэлээс ханддаг нэг илрэл бол энэ уран бүтээл сэтгэлгээгээр бол харагддаг. Тэгээ энэ одоо соёл урлагийн мэдрэмжтэй байгаа хүн гэдэг бол аливаа зүйлд одоо маш тийм мэдрэмжтэй, тооцоололтой ингэж ханддаг ийм сэтгэлийн хаттай улсууд байдаг л да. Тэгэхээр манай Жимбат төвшөөчийн хувьд бол заставынхаа одоо бие бүрэлдэхүүнд одоо манай албаны үйл ажиллагааг бас давхар бас аваа явуулдаг ийм бас өрмөц одоо бас одоо заставын дарга нарын бодлого өрмөц ийм заставын дарга. Одоо за тэгээд соёл олимпиадтай ажил дээр одоо бусад заставаас арай бас нэг өрмөц бас төлхөө оролцдог одоо заставынхын зэргүүд нь илүү одоо уран сайханд дуртай тэр чиглэл нь бас хөгжсөн тийм ээ. Бүжгэлүүл одоо заставын бүгдээрээ бүжгэлж чаддаг, дуулуул бүгдээрээ чаддаг ийм болцсон байдаг. Ер нь хилээс халагдлаа, цэргээс халагдаад тэр хүүхд явлаа. Яг уу амьдрал хөл гიშгэх хэвээр. Тэгэхээр тэр нөхөр зөв хөлөөрөө зөв гიშгэж амьдрах хэвээр гэдэг утгаар энэ хүмүүжлийн ажил маш их өндөр хэмжээнд явагддаг. За тэгээд манай энэ сэтгэл зүй мэдээлэл совьчлахааны алба маань бас ганц тэр сэтгэл зүйтэй харьцаад ганц хүний зан төлөвийг ингээхийн тулд ажиллаад авах бас биш. Дээрээс нь соёл олон нийтийн ажил гэдэг одоо урлаг уран сайхан нийтэр юмнуудаар үйлчлэн. Монгол хүний хамгаалж яваа харун хэлмээ одоо илэрхийлэл юмнууд нь хэлбэр хилийн цэставуудаар одоо манай анги байгууллагаас урлагийн бүлэг явна. За тэгээд урлагийн бүлэг маань шилийн цэстав дээр ирж угсаа цэргийн албаа гаштай сэтгэл зүй талаас нь ажиллана. Дээрээс нь урлаг уран сайхнаар үйлчлэнэ. За энэ үйлчлэгээ сүүлийн үед бүр маш сайн болж байгаа. Илүү их мэрэгжлийн тийм ээ. Одоо үзээс сонсоод байжсэн ч гэсэн одоо маш сэтгэлд хүрэхээр энэ сайхан болж байгаа. Тэгээ угсаа цэргийн албаа агч маань одоо сумаасаа эрэхтэй бүжиглж чаддгүй байсан бол цэргээсээ хаалагдаад очиод одоо сумынхаа соёлын төвд очиод тийм ээ. Бас нэг сумынхаа айтайхан бүсгүйг одоо ураад бас бүжиглчих хэмжээний бас чадвартай болоод очивол нөгөө сумын одоо хамт ах トゥ хамаатан садан тэр үеийнгийн охид өвгөө залуучууд бас тэр цэргийн алба хаасны бас давуу тал нь юу юм бэ гэдэг нэг хүн одоо ярихад одоо тийм жижигхэн боловч яг одоо амьдралаар харагдах одоо энэ зүйл нь бол маш тийм том тухайн хүнийг одоо хөгжүүлсэн байх одоо нэг төрлийнх нь одоо ийм онцлогтой зүйлээ гэж бид боддог. Тэгээд одоо аль болох одоо угсаа цэргийн албаа агчдаа одоо хүмүүстэйгээ сайхан нээлттэй чөлөөтэй ярилцж чаддаг, өөрийгөө илэрхийлж чаддаг, сурдсан. Тэгээ ийм одоо талын өөрийнх нь одоо авиас чадрыг нь бол одоо аль болох одоо нээгээд бид одоо зөв сайхан иргэн болгоод одоо буцаахыг энэ чиглэлдээ бас ажилдаг байгаа бид. За, элчин зэргүүдийнхээ хэдүүлээ эхний дисциплин голын дисциплин өдр чи адилхан шүү дээ. Нэг оркестр дээр бүх юм дуурах гэж байгаа учраас эхний дисциплин эхлэхэд бол хөөмийн эхлэн шүү дээ. Батарж эхлүүлэн тэгээ араас чинь би уртын дуутай хойлоод авахсаад явангуут одоо яг хоёр саксофон, турба одоо өлөөрүүд яг гол хэсгүүд нь эхлээд явж штэ дисциплин дээрсэн тийм ээ. Тэрийг мэдж байгаа. За тэр хэсгээс ингээд яваад автаад гандлага дислэгчтэй та гурван эхлээд явахыг сонсъё заяа. За. 1 2 3 и. За болсон. Одоо тэнгуүтэ хойноос нь баси хоёр болтоор нь өдөр шууд яг үндсэн нэг өөрийнхөө партаараа яг хойноос нь зэрэг яваад ороод ирэн. Одоо Батарч хөөмөнийхөө эсгийнхээ өмнө ингээ заяа. Шин шууны дуу гаргадаг штэ. Байгалийн дуу чимээ гаргаж агаад. Тэгээ байгалийн чимээ дуу гаргангуудаа шууд шахаагаар ингээд удаан ингээд татаад яваад заяа. Тэнгуут нь би дээрээс чинь давхарлаад уртын дуугаа ороод ирэхээр. Одоо чихнээс нь яваад тахтай чи нэг шууныхаа яг тэгэл одоо шууд хойноос нь хөөмөөгөө шахаага. Тэгэл энтэйгээ зогслоо. Бөмбөр өглөө. Үлээр амьд үжигхэн бүгд зэрэг хойноос бөөнөр ороод. Тэрэн дээр харин акценттэй ритмтэй явж шүү тэрээсээ. Дараа шахарч зэ.
алд маань одоо 100% одоо мэрэгжлийн одоо хүмүүсээр хангагдсанараа бол онцлогтой. За одоо манай сэтгэл зүйч маань одоо сэтгэл зүйч магистр одоо шууд цолтой ийм одоо ахлах хувцас маань байж байна. За социологч маань одоо сэтгэл зүйн бэлтгэлийн чиглэлээр одоо нэлээдгүй болоо одоо курс дамжаагаар одоо сураад мэрэгшсэн. За соёлын төвийн дарга маань бол одоо мэрэгжлийн одоо дуучин ийм байж байна. За хөгжмийн засгийн дарга маань бол мөн одоо мэрэгжлийн хөгжимчин. За манай хөгжимчд маань гэхэд одоо хөгжимчд дотор маань яг одоо мэрэгжлийн 5 дуучин бол байж байна. За тэгээд одоо давхар одоо үлээр хөгжмийнхөө сургалтанд сураад үлээр хөгжмөө давхар тоглоод хажуугаар нь одоо уран бүтээлээ хийгээд ингэ явж байдаг. Ийм одоо авайслаг одоо сайхан явцаар ахлагч нар манай албанд байдгаа. Хилийн цэргийн тайз гэж хэлж болно л да. Хилийн цэставын соёл амралтын тасалгааны тайз чинь ер нь тайз шүү дээ, урлагийн тайз. Энэ утгаараа застав болгоныхаа тайзыг тайз юм гэж бодвол 28 жил тайзан дээр гитартайгаа дууссан байх нь тийм ээ. Одоо тэгээд энэ гитартайгаа нэг дуу дуулын энэ дуу маань болохоор Сүхбаатарын Эрдэнэ цагааны Чоноголын Өвтөрөдийн одоо Ахмад Хилчин Пүрүжав гуайн үг. За Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Цэвэн жаргуулгын ая. За хил рүүгээ явлаа би гэдэг ийм сайхан дуу. Энэ дууг одоо би нэлээ олон жил дэлгэрүүлэх гэж түгээх гэж одоо тэгж хүсч дуулж явдаг. За ийм дуу байгаа. За. Хилд явуулгүй олон оныг үдсэнч хилчин хэвээрээ боддод байх юмаа бор зүрхийг эзэмсэн бодлын минь зэн боргил хилчдийн дүр үзэгдээд байх юмаа бор зүрхийг эзэмсэн бодлын минь зэн боргил хилчдийн дүр үзэгдээд байх юмаа үрсэх хүлгийн зонд 4 цагийг илээсэн үе нөхөд минь санагдаад байх юмаа үйлсэн ихнүүдэл хүслээрээ жаргасан үргэлж манаатай хил рүүгээ явлаа би Үйсэн ихнүүдэл хүслээрээ жаргасан үргэлж манаатай хил рүүгээ явлаа би. За энэ хил рүүгээ явлаа би гэдэг энэ дуу болохоор өөрөө маш сайхан дуу. Хилийн цэргийн одоо бүх бадгууд нь сонсох юм бол маш их утга агуулгатай. Үүрсэх хүлгийн зоон 4 цагийг илээсэн гэж байна. За морин дил дээр л одоо залуу насн чинь тийм штэ. Хилийн мананд бол тэ өвөл зун, хавар, намар, цастай, шороотой, цасан шуургатай, бороотой, шавартай ч байсан гэсэн хил хамгаалт үргэлж тасралтгүй явагдчихил байдаг. За энэ дээр залуу насны сайхан найз нөхдүүд мэн, дайчин нөхөд мэн байна. Энэ найз нөхдийн мэн байнга дурсуулж, сануулж идэг энэ сайхан мөрөн байна. Хил дээр л одоо насаараа өөр гүйцэтгсэн л хүний дуу юм л да. Эргэж бүгдийг дурсаж байгаа, санаж байгаа. Энийг бас нэлээд олон жил дуулчлаа. Тэгээд энэний мэн бас хичээл зүтгэлийг өрнө. Сая 2019 онд хугацаа цэргийн албаагчдын шинээр цэргээд албандаа татагдаад ирэхээр заавал сурах дуунууд гэдэг байхгүй. Тэр заавал сурах 10 дуунд хил Монгол байгууллагын тэр хугацаа цэргийн албаагчдын заавал сурах ёстой тэр 10 дууны нэгээр энэ дуу гарч ирсэн. Бас их баяртай байгаа. Дуугаар Явуулгүй олон оныг үдсэд Хилчин хэвээрээ боддог юмаа Бор зүрхийг эзэмсэн бодлын зан Боргил хилчдийн дүр харагдаад Унтах нойронд минь зүүдлэгдэж ижилсээд ухаан бодолд минь хүлэгдэж хагнагдаад бурсах цусанд минь шингэж хамт лугшаад улсын минь хил та намайг дуудаад байна. Салхиных нь илбэнд хиймэр сэрэгдэг
сайрныхын чулуунд эрдэнэс нуугддаг сайн ирсийн чуулган болсон заставан санан өгүүлээд тогтдохгүй нэ сэтгэл минь. Үүрингээ манхан цайхад зүрх баясгах өглөө шивүүдийн жиргэг өгүүлээд сэрх юм а. Танан цагаан хаданд өглөөний нар тусахад таан мангирын өнгө тодрон хослох гайхамшиг. Алсын уулсын орой сервилдэн нүднээ тусахад ангир цээжийг дүүргэж бахархал лугшин байдгаа. Тунгалаг шөнийн оддын гэгэнд тунран оршдог нутаг тангараг өргөссөн хилчин ирчүүд хамгаалan байдаг хязгаар. Цовхоо сэргэлэн залуус хилэн гороосоор үүр цайлахад цэнхэр хязгаарын уулсан баярлан өндөлддөг хилминэ. Он цагийн хэлхээсэнд онгон ариун наран хадгалагдсан одоо ч ирээдүйд ч үргэлж дагшин байх улсын минь дархан хилминэ. За ингээ хилээр тойрж явж байгаад хойд хил рүү шилжиж Сэлэнгийн өтрөд очсон. За Сэлэнгийн өтрөд очиод за насныхаа хантай танилцж гэр бүл зохиосон. Миний эхнэрийг гинж уйгийн жаргал сайхан гэдэг. За би ч одоо 3 охинтой. Том охины минь Тэлмэн гэдэг. Дунд охин минь Болормаа гэдэг. Баг охины минь Сарн Төгс гэж 3 охинтой. Хилийн заставт үүрэг гүйцэтгэж байгаа хилчтийн хань гэдэг бол маш агуу хүмүүс, маш хүндэтгэл хүлээх үс. Ийм агуу хүмүүс байдаг. Тэд нэр тэр Улаанбаатар хотод тэр төв суурин газар даав ээжтэйгээ амьдарч байгаа л тэгэл хилчдийг дагаад энэ хязгаар нутагт энэ хил дээр ирдэг. За ингэж ирэхдээ тэд нэр өөрсдийнхөө эзэмссэн мэрэгчлээ шууд орхиол тэгэл нөхрөө дагаад ирдэг. Нөхрөө дагаж ирээд хилийн застав дээр ямар ажлууд байна тийм ээ. Тэр ажлуудыг өөрийнхөө мэрэгжлийн босч байсан гэсэн хийгээд ингээд ажиллаад явдаг. Цэрэг татагдаад ирсэн байж байгаа энэ хүүхдүүдийн энэ цэргүүдийн бүгднгийнх нь одоо ах нь их чинь ээжийнх нь тэр сэтгэлийг тэр ээжийнх нь орон зайг ер нь нөхөнчл байж тээ энэ хүүхнүүд чинь став. Тэгэхээр энэ ставхаа хүүхнүүдээр би ер нь маш их бахархдаг. Одоо тэр залуу жижигхэн одоо нэг жоохон залуучууд л ирнэ шүү дээ. Ирээд мэдээж анх шантрах янз бүрийн байна. Зарим нь баг өнөө хандсан ханыг орхиод яваадаг шүү дээ. Сүүлдээ хилийн цатавтаа тасчаар энэ хүүхнүүд чинь амралтаараа хотод явж байгаа амралтаа дуусах вахт цатав руу явъя. Цатаваа санаад байна мэйгийн л болоод эхлэн шүү дээ. Мөн хүүхнүүдэд зориулаад бас шүлгүүд бичин хилийн цатав дээр хамгийн их гоё юутай сэдвтэй. За ингээд би нэг хандаа зориулсан нэг шүлгийг уншия. За гэргийн минь илээжил туулах амьдралын түмэн нух чан дунд игнэгт миний л төлөө байж чимэн гэрэлтэн байдаг. Ивэлжил аргацсан ханийн дулаахан сэтгэлд чинь эр хүн бий ухаажиж хатууг зөөллөн амьдардаг. Холын нутгаас хилчин заяаг түшилцсэн ханиан дагаж хүрч чадах байсан оргил бүхнийг орхиж ирсэн алс нутгаас амаргаан дагаж буйдханд төвчээр зан айлын ихнэр мөрдөсгүй хилчин болж амьдсан чимэн. Цэлгэр талын тоос зам ширтэн намаагаан хүлээж цэйлэлцсэн нулимсаа хүчээр залгиж инээмсэглэгийг чинь цангинсан инээд урам сэргээх ухаалаг үгийг чинь цэрэг ирсэ гэсэн чин үнэн зүтгэлийг чинь хилчин хан чинь хідэн бор цэргүүд чинь мэднэ. Хангаа нутгийн бүсгүй чимэн миний хайрын бурхан хонгор говь магтан дотносох чимэн миний гэргий. Ёстовгийн үргэлжлэл хилчин удамтай офицер бий. Ёж үгтэй дэд туранда дугар живийн том хүү. Халх хэрийн шээр зааж улсын хилдээ бүхнээ зориулан хилчин химэн өөрөөрөн бахархдаг ээжийн хүү Чимбат миний. Үндсэнд минь шингэж судсаар минь нурсаж, уйлмд минь харшиж, тархинд минь хоногшиж, зүүдээр минь дамжиж, зүрхэнд минь үүрлчихсэн зуны цэцгэс шиг өвлийн жавар хаврын ахаа мэт. Бодол үзлийн тундас бэлэг оюуны үндэслэл
Бадаг мөрүүд минь төрхтөн ган үзгийн хошуунаас бийжиж галвын мөртөө говийн урван гүнжийн домгоос ган дөрөөжийсэн баатар ирсэн замнлаас сайхан ээжимэн зүрхэнд хоногшсон дотны хрий дүрээс санаа цуцсан уудам талын үнэр ангихэл салхинаас сэтгэл татан бүсгүй урсгал зөөлөн харцнаас сарны туянд мөнгөрсөн урсгал булгийн хоржиг ноноос сансрын оддоос жолон учир шалтгаан бодрлуудаас сарниж арилаад утсан сайн муу дурсамжуудаас санаавн мэндэлдгийм сайн муугаараа дуудуулдгийм сархтын агийг нэмдгийм сэтгэлийн хатыг хурцалдгийм аа. Мянган жилд насалж төмөн газраар аялах биш. Бодон туулсынхаа оргилд дандаа хүрч чадах биш. Зүрхэнд минь дүрээ үлдээгээд зөндөө холд явчихсан зүүдэн дуяатай ижидэн зулайгаан үнэрлүүлж чадах биштэй. Уруулд авчихсан үгэн буцаад залгиж чадах биш. Бодлогогүй аашилсан авирынхаа буултыг эргүүлж болох биш. Уучлалын ингүүд итгэж ухаарлын цэнг мэдрээд учир таниулах мөртүүдийг урлан тэрлэж явъя гэсэн юм аа. Амтлах, хүртэх, мэдрэхгүй үгүй, таньж мэдэхгүй өөр ертөнцид амьсгал дуусч зүрх зогсож бие орхиод одохын цагт хотол төмөнд биш юмаа гэхэд хонгор үсэд маань үгмэн үлдэг хоёр амьдрах гэгэн боломж болж шүлгүүд минь мөнхрөгөө. Хэлч их оронч үзэл гэж. Хэлч их оронч үзэл. Энийг бүр төлөвшүүлээд бүр шингээсэн биднэрт ингэж ойлгодог. зогсооч харуулгардгийг хилчин цолтой дайчин ирчүүд хилийн зурвас дамин оргисэн эдний мөнтэй учраас тэнгэр мөрдөө бид хамгаалтын их орны үеийг учраас инки маханаа Шондон хайртэлсүү бадын шороман ахад ядгийн цэцэн муутай цануухан цэрэг цэнхэр хязгаар даймуурагцэн Эцэд гэдэг маань бол энэ албандаа хоёргоор сэтгэлээр зүтгэж Монгол улсынхаа 408 зохист орныхон дархан гэдэг бат цайз болон зогсож байгаа ийм эрхэм хэлчихэд энэ эрхэм хэлчдийн маань зам мөрөн тэгш цагаан сансан ботсон зүйлийн сэтгэчлэн бүтэж яхаа үлдэдээ сайхан өрөөлийг нийт одоо Монгол улсын дархан хэлийг өгч байгаа эрхэмсэг баатарлаг гавьяатай биеийн сайхан хэлч та бүхэндээ өргөн дэвшүүлье. Тэгээд үлдээд огны дэргэдэг чихрийг нь чулуунаас Сүхбаатарын далбай хүртэл их орон минь саяар ардын итгэл шингэсэн сүхийн их там байгаас тэртээ элийн багны хүртэл инхрийн нутаг мань орчдөг юм аа. Хатан зүрхтэй